дампууралтай холбоотой, төлбөрийн чадвар хөдөлთა холбоотой хуулийн шинэ орчин үүсгэх гэж байна. Концепц бодлогын хувьд бол хуулийн төслийг дэмжиж байгаа. Гэхдээ зөвхөн энэ хуулийн төсөлтэй холбогдуулаад биш, бид нэг төрд байгаа буруу хандлага жишээ янзлах ёстой юм байна гэж харагдаж байгаа. Тухайлбал манай энэ төрийн хяналт шалгалт хэрэгжүүлдэг татвар гайл гэх мэтлийн байгууллагуудад суудсан байгаа нэг буруу хандлагыг одоо зогсоомоор байна. Өчигдөр фэйсбુક дээр харагдаж байна. Татврын байцаагч нэг эмэгтэй хэлж байгаа үг. Ерөөсөө аж ахуй бизнес эрхлэлтийн амьдарч байгаа нийгмээс бүр дасраад алга болчих. Уул нь ямар нэгэн хуулийн этгээд бизнес эрхлээд, ажлын байр нэмэгдүүлээд, иргэдийг орлогожуулаад, дээр нь эдийн засгийг тэлэхэд хувь нэмэр оруулаад тодорхой хэмжээний татвар төлөөд явна гэдэг чинь бол улс орны хамгийн эрхэм үн цэнтэй зүйл байхгүй юу? Гэтэл манай энэ байгууллагууд чинь юу болоо хөрчөө гэхээр ерөөсөө сааж амьдарч байгаа үнээг л авч идэх гээл аль болох хуулийн этгээдийг татан буулгах гээд төсөв мөнгө гэдэг юм уу энэ татврынхаа дарамтыг хамгийн чухал гэж ойлгоцсон юм уу? Дансыг хааж байгаа ч болтгой ер нь үйл ажиллагааг боомлж байгаа ч болтгой эх жил энэ байгууллага байсан ч яалаа байгаагүй ч яалаа өнөөдөр л би авах ёстой юм авж ивэл гэдэг энэ хандлагаар хардаг байдлыг одоо зогсоомоор байна. Хоёрт нь төр хувийн хвшилтэд байгуулсан гэрээ хэлцэл хэлсэн үгэндээ хөрмөр байна. Төрийн буруутай хариуцлагагүй үйл ажиллагаанаас болоод компаниуд одоо дампуурч байна шүү дээ. Төрийн тендерт ороод уул нь тоног төхөөрөмжтэй байсан юм. Тендерт ороод ажиллаа хийсэн. Одоо юу болсон гэхээр банкны хүүгээ дийлж одоо банкныхаа зээл хүүг дийлж чадгаа байсан. Төр мөнгө өгөхгүй. Сүүлдээ тоног төхөөрөмжөө хураалгаад шалдан гарч иштэй гэдэг ийм компаниуд бий болоод эхэллээ. Тэгэхээр энэ компаниуд өөрсдөө хариуцлага үүрээд дампуурч байгаа биш. Төр үүргийг гүйцэтгээхгүйгээсээ болоод төр хэтэрхий дарамтлалснаасаа болоод хуулийн этгээдүүд дампуурдаг ийм байдлууд бий болчихжээ. За энэний ард дахиад нэг алдаа байна. Тэр нь ямар алдаа байна вэ гэхээр энэ хуулиудад энэ сангийн амны амбиц ягаад хуульчлагдаад байна. Уул нь хуулийн этгээдийг татан болгох гурвал арга зам байгаа. Эрүүгүй хуулийн заасан гэмт зэргийн үйлдэл татан богдох ял авсан бол нэгдэнэ. Хоёрд нь өнөөдөр бидний ярьж байгаа энэ төлбөрийн чадваргүйтэй холбоотойгоор дампуураа татан богдож байгаа бол. Гуравт нь уг хуулийн этгээд хэн нэгэнд өр зээл төлбөрийн одоо ямар нэг юмгүйгээр өөрөө хүсээд хуулийн этгээдээс хасагдж байгаа бол. Гэтэл дөрөв дэх зүйл гараад ирсэн. Сангийн амд санхүүгийн тайлан гаргаж өгөөгөөс болоод хуулийн этгээд компаниуд хуулийн этгээдийн бүртгэлээс зүгээр жагсаалтаар алга болдог ийм жишээ тогтоод. Ер нь татврын байгууллага сангийн амны амбицийг хууль руу хяналтгүйгээр оруулж ирэхгүй байх хэрэгтэй байна. Татврын тайлан гаргаагүйгээд шийдэгдэг зохицуулалт нь шударгасны хэмжүүрээр зөвтгөлж болох боловч сангийн амны шаардж байгаа баримт бичгийг өгөхгүй байгаа гэдэг нь эсвэл санхүүгийн тайлангаа сангийн амд гаргаагүй гэдэг нь эсвэл татврын байгууллагатай таагүй хандсан гэдэг нь тэр хуулийн этгээдийг шийтгэх хариу одоо яллах дарамтлах хэрэгсэл болоод байна. Хууль зүйн яам энэ дээр нэг бодлого гаргаад яах гэж зөрчлийн хууль эрээгүй хуулийг хууль зүйн яамны хяналтаас гадуур хинч шийдэхгүй гэдэг юм хуулийн соёл бий болж байгаагийн нэг илэрхийл гэдгээрээ энэ сангийн яамны нэг цензур тогтоох хэрэгтэй болчихжээ. Тэгэхгүй бол энэ хуулийн этгээдүүд аж ахуй нэгжүүд чинь дарамт нь За сайд Батмөрийн хөр хариулъя. За Тэмүүжин гишүүнтэй санал нэг байгаа. За ер нь энэ сая 2-7 хоногийн өмнө Монгол Улсын засгийн газраас 1000 журмыг зэгцлэе гэдэг ийм шийдвэр гарсан. За манай улс үндсэндээ энэ чи 3500 орчим журамтай байна. Бүртгэлгүй 800 гаруй журам байна. 800 гаруй журмынх нь 350 нь Монгол Улсын засгийн газрын тогтоолоор батлагдсан журмууд байна. За нийтдээ Монгол Улсын 400 гаруй одоо хуулийн 350 хуульд нь 2420 журам гаргана гэдэг ийм эрх олгосон заалт орсон байна.
За энэ юунаас үүдэлтэй байна вэ гэхээр бид нар 20 жилийн өмнө ер нь захиргааны хэм хэмжээний нийтээр одоо үйлчилж байгаа энэ журмуудыг хуульд эрх олгоогүй бол энэ нийтээр дагаж мөрдөхгүй гэдэг бид стандартыг хуульдаа бариад ихсэн чинь сүүлийн нэг 10 гаруй жил орж ирж байгаа эсвэл их хурл дээр хэлцэгдэж байгаа хуулиуд дандаа энийг нь журмаар зохицуулна, тэрийг нь журмаар зохицуулна гэдэг ийм хуулийн төслүүд бид сүүлийн 10 гаруй жил их хурцтай одоо юу яасан байна? Баталсан байна. За зөвхөн ковидоос хойш буюу сүүлийн 5 жилийн хугацаанд манай улс дахь журмын тоо 4 дахин нэмэгдсэн байна. Энэ дотор таны хөндөж байгаа санхүү эдийн засгийн чиглэлийн гайл татварын журмууд 130 орчим байна. Зөвхөн гайлын байгууллага дээр 70 орчим журам, татвар дээр 60 орчим журам байна. За бүр ийм журам одоо манай яамны эрхлэг, манай хууль зүйн сайдын эрхлэх асуудлын хүрээнд баталсан байна. Жишээлбэл персона нон грата буюу Монгол улсын хувьд тааламжгүй этгээд гэж тогтоогоод албадан гарах шийдвэр гарцсан этгээдийг манай сангийн яамныхан мөн засгийн газрын тогтоолоор баталж байгаа журам дотор тэр хүн нь татварын өртөө байвал гаргахгүй гэдэг заалт оруулсан байж байна. Одоо жишээлбэл Монгол улс тааламжгүй этгээд албадан гаргаж байгаа этгээдийг өртөл татварын өртөө байна. Таныг гаргахгүй гэдэг. Одоо сангийн яамныхан бол тэр хүн тагнуул байхын чамаагүй мөнгөний л авч явах хэрэгтэй гэдэг нүдээр бүх юмыг хардаг болчих. За ийм нөлөөллүүдээ татварын хуулиуд дээр, хуулийн этгээдийн бүртгэлийн хуулиуд дээр, зөрчлийн хуулиуд дээр сангийн яам татварын гайлын байгууллагууд оруулж ирдэг, баталдаг, лоббиддаг гэдэг Тэмүүжин гишүүний энэ санал бол бодит үнэ. Энийг бид нар хэдүүлээ хамтдаа цэвэрлэе. Би одоо сангийн сайттайгаа нэг үгээд 2-7 хоног засгийн газар дээр энэ журмуудын асуудлаар хэрүүлээгээ сууж байна.